За тооны модуль гэж юу хэлэх вэ? За ихийг сурагчд бол модулийн дотор талд байгаа энэ тоон тэгээс их байх юм бол өөрөө гарч ирдэг. Харин модулийн дотор талд байгаа тоон тэгээс бага байх юм буюу хасах тэмдэгтэй байх юм бол нэмэх болгож гаргадаг гэж ингэж сурсан байдаг. За энэ бол зөв. За гэхдээ энэ тодорхойлолт нь модультай төгсгөл тэнцвэр биш бодох. За тэгээд модулийн доторх илэрхийллийнх нь тэмдэг мэддэхгүй байгаа тохиолдлууд дээр хүндрэлтэй болдог. За тэгээд модультай бодлуудыг бодож чадахгүй байх. Тийм сул талтай байдаг. За тэгэхээр яг модулийн аль биесний тодорхойлтыг үзье. Аливаа бодит тоог тоончлон дээр тэмдэглэж болдог. За жишээлх юм бол 4 үсгийн тоог тэмдэглэе. Тэгвэл 4-ийн модуль гэж юу гэлдэг вэ гэхээр уг тооноос тэг хөтлөх зай буюу энэ зайг тооны модуль гэж нэрлэв. За тэгэхээр 4 үсэн тооны модуль нь энэ шараар бүтгэгдсэн хэрчмийн урт буюу 4 гэж гарч ирнэ. За яг үнэтэй адилханаар хасах 3-ын модулыг олно гэдэг бол хасах 3 гэсэн энэ тооноос тэг хүртэлх зай буюу энэ уртыг хэлдэг байна. Мэдээж энэ хүртэлх урт бол 3-тай тэнцвэр. Тэгэхээр энд 3 гарна. За ингэж ойлгол модультай төгсгөл тэнцвэр биш болон өөр олон илэрхийллийг бодоход маш амархан болдог. За энд ямар нэгэн B гэсэн тоо байсан гэж бодъё. Тэгвэл B тооны модуль гэж юу хэлэх вэ гэхээр B тооноос тэг хүртэлх зай буюу энэ зай хэлнэ гэсэн. Тэгээд мэдээж зай буюу урт гэдэг бол үргэлж тэгээс их байна. За энэ нь бол ямар ч тоо болон илэрхийллийн модуль нь үргэлж тэгээс их байх ёстой гэдгийг илэрхийлж байгаа хэрэг юм аа. За модулийг бид нэр абсолют хэмжээ түн гэж бас нэрлэж болдог. За жишээлх юм бол долоогоос хасна 13-ын модуль гэх юм бол ингэж тэмдэглэнэ. За бас 7-оос хасна 13-ын абсолют хэмжээ түн гэх юм бол энийг хэлнэ. За энэ бол мэдээж хэрэг 7-оос 13 хасаад хасах 6 болно. Хасах 6-гийн абсолют утга нь нэмэх 6 гарна. Өөрөөр хэлэх юм бол хасах 6-аас тэг хүртэлх зай бол 6 тэнцвэр байна л гэсэн үг. За энэ илэрхийллийн утгыг олъё. За тэгэхийн тулд эхлээд модулийн дотор талд байгаа илэрхийллүүдийн утгыг болох хэрэгтэй. Энийг болон энийг гэсэн үг. За 2-оос 4-ийг хасах юм бол хасах 2 гарч ирнэ. За нэмэх нь 2-ыг үржих нь энэ 2-ыг үржүүр хасах 3 болно. Хасах 3 дээр 4-ийг нэмэх юм бол нэмэх 1 бол. За хасах 2-ын модуль бол нэмэх 2-тэй тэнцэнэ. Өөрөөр хэлэх юм бол хасах 2-оос тэг хүртэлх зай 2-тэй тэнцвэр. 1-ийн модуль бол 1-тэй тэнцвэр байна. Өөрөөр хэлэх юм бол 1-ээс тэг хүртэлх зай 1-тэй тэнцвэр. За тэгэхээр хасах 3-ыг үржих нь 2, нэмэх нь 2-ыг үржих нь 1 гэсэн үг болно. За хасах 3 дээр ямар нэгэн модуль байхгүй учраас энэ өөрөө гарч ирнэ. За хасах 3-ыг 2 үржлээд хасах 6 болно. Энэ 2-ыг үржүүлэхээр 2 болно. Нийлээд хасах 4 болно гэсэн үг. За одоо модулийн өөр нэг тодорхойлтыг авч үзье. А тооны модуль гэж хэрвээ А нь тэгээс их үе тэнцвэр тоо авах юм бол А тоо нь өөрөө гарч ирдэг. А нь тэгээс бага тоо авах юм бол хасгаатай тэнцдэг. Ийм юмыг А-гийн модуль буюу А-гийн абсолют утга гэж нэрлэж байна. За нэг жишээгээр тайлбарлая. 2-ын модуль гэж байх юм бол модулийн дотор талд байгаа илэрхийлэл буюу 2 нь энэ нөхцөлийг хангаж байгаа. Энэ нөхцөлийг хангана гэхэлэр шууд 2-тойгоо тэнцэнэ гэдэг ингээд гардаг. Харин хасах 2-ын модуль гэж байх юм бол модулийн дотор талд байгаа хасах 2 нь энэ нөхцөлийг хангаж байна. Өөрөөр хэлбэл тэгээс багас нөхцөлийг хангаж. Тэгэх юм бол А-гийн урталт хасах тэмдэг тавьдаг. Өөрөөр хэлэх юм бол хасах 2 гэсэн тооныхоо урталт нь хасах тэмдэг тавина гэсэн үг.
За тэгээ хасгыг хасгаар оржуулахаар нэмэх гардаг учраас энэ нь нэмэх 2 болж гарна. За модулыг ийм байдлаар тодорхойлж болно гэсэн үг. За энэ илэрхийллийг модулгүй болгоё. Өөрөөр хэлбэл тодорхой илэрхийллийг модулоос гаргая. Тэгэхийн тулд 5-аас 3 язгуурдуур 3 дэх тоо маань тэгээс их байх уу эсвэл бага байх уу гэдгийг шалгана. За тэгэхийн тулд энэ хоёроо жишээ. За энэ язгууртайгаа ч бид нэр квадрат зөвшөөрж байгаа жишээл амархан гэдэг. Тэгэхээр хоёуланг нь квадрат зөвшөөрвөл 5-ын квадрат 25 болно. Харин 3 язгуурдуур 3-ын квадрат бол 3-ын квадрат 9, язгуурдуур 3-ын квадрат 3 энэ хоёрыг үржүүлээд 27 болно. За тэгээд 27 нь 25-аас их. Тэгэхээр ийм болох нь байна. Эндээс 5 нь 3 язгуурдуур 3-аас бага гэж гарч ирнэ. За энэ юу гэсэн үг вэ? Бага тооноос их тоо хасвал тэгээс бага тоо орж ирнэ. Өөрөлдөн хас тэмдэгтэй тоо орж ирнэ. За тэгэхээр модулын тодорхойлолтоор модулын дотор толгой энэ илэрхийлэл маань тэгээс бага уу энэ нөхцөлийг хангаж байгаа учраас доторх илэрхийллийнхаа урталт нь хас тэмдэг тавьж модулоос гаргах хэрэгтэй байна. За тэгээ хасгаалтаа задлах юм бол хасах 5 нэмэх нь 3 язгуурдуур 3 болно. Нэмэгдүүний байр суурьд нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг дүрмийн дагуу гэж бичүүлнэ гэсэн үг. За x нь 3-аас эрсэх тоо бол энэ илэрхийллийг модулоос гаргая. За x нь 3-аас их гэдгээс 2 талаас нь 3-ыг хасвал ийм болно. 2 талын хасах тэмдгээр үржүүлвэл хасах x дээр нэмэх нь 3 нь тэгээс бага болно. За хасах тэмдэгтэй доогоор үржүүлэх юм бол их багын тэмдэг иргэдэг гэдгийг тэнцэл бишгсэн хичээлээр үзэж байгаа. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэмэгдүүний байршлууд энэ нэрийн байршлууд 3-аас хасах нь x нь тэгээс бага гэж болно. За ингээд харах юм бол модулын дотороо энэ илэрхийлэл нь тэгээс бага болж байна. За тэгээс бага байна гэдэг нь энэ нөхцөлийг хангаж байгаа учраас модулоос гарахдаа бид нэр дотор толгой илэрхийллийнхаа өмнө нь хас тэмдэг тавьж гарна гэсэн үг. За эндээс хас 3 дээр нэмэх нь x болно. За нэмэгдүүний байршлууд x-ээс хасах нь 3 гэж болно гэсэн үг.